Сайн байна уу? Шинэ өглөө эхлэж байна. Хамтдаа эзний амьд өгөөр энэ өглөөг эхлүүлцгээе. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Шинэ өдөр, шинэ өглөөний төлөө танд талархъя. Аврагч эзэн таныг магтаж байна. Иесус та миний эзэн, та миний бурхан, танд баярлалаа. Өнөөдрийн үгийг уншихад ариун сүнс зааж ойлгож болтугай бидний шийдвэр гаргахад туслаарай. Иесусийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. За бид өнөөдөр Матай номны 27 дугаар бүлгийн 11-ээс 13 дугаар 14 дугаар ишлэлийг уншаад тэгж ярилцъя. Матай 27:11-ээс 14. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч түүнээс та Иудейчүүдийн хаан муу юм уу гэж асуухад Есүс таач хэлж байна гэв. Ахлах дахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа тэр юуж хариулсангүй. Пилат түүнд тэр ямар олон зүйл таны эсрэг гэрчилж байгааг та сонсохгүй байна уу гэхэд тэр түүнд ганц ч үг хариулсангүй. Захирагч ихэд гайхжээ. За энэ хэсгээр Пилат Ромын захирагч Пилат дээр Иесус Христийг аваад очсон байгаа. Ахлагч нар өглөөт түүнийг алуулахаар хоорондоо зөвлөлдсөн. Тэгээд ямар ч л байсан тэдний хоорондын ярьсан зөвлөлдөөн нь бол зорилго нь Иесусийг л ерөөсөө алуулах ийм бодлоготой зорилготой байсан. Тийм учраас Ромын захирагч Пилатад аваадсан. За Пилат Иесус Христтэй ярилцсан байгаа, бас олон зүйлийг асуусан. Харин түүнээс ямар нэгэн гэмт муу зүйлийг олж хараагүй. Харин Пилат Иесусээс асууж байгаа. Та Иудейчүүдийн хаан мөн юм уу гэж асуухад Иесус та хэлж байна гэж хэлсэн. Түүний асууж байгаа асуултанд өөрт нь буцаагаад хариулт болж байгаа Иесус тэнд хэлж байна. Та өөрөө хэлж байна л гэсэн. Харин ахлах дахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа тэр юу ч хариулсангүй гэж. Ромын захирагчд болохоор хариулж байна. Харин ахлагч нар болон дахилч нарт юу ч хариулсангүй гэж. Харин үүнийг нь сонсоод эдгээр таны эсрэг янз бүрийн гэрчлэлд та сонсохгүй байна уу гэхэд тэр хариулсангүй гэж байгаа. Хариулах Иесус боломж байсан гэж би бодож байна. Иесус хариулт нь хангалттай байсан. Гэсэн ч бичээсийн дагуу хүн төрлөختний гэм нүглийн дагуу өөхөх ёстой учраас гэмттэй хүн шиг, нүгэлтэй хүн шиг нүгэлтнүүдийн өмнөөс тэр нүглийг үрээд дуугүй зогссон юм а. Исая номны 53 дугаар бүлгийн хамгийн сүүлийн ишлэл дээр байдаг. Тэр гэм нүгэлтнүүдийн өмнөөс Бурхны өмнө зуучсан гэж үтсэн байдаг. Нэг орчуулга дээрээс би уншсан. Тэр гэмт нүгэлт Исая номны 53-ын дээр байгаа ишлэлээс харвал Есүс гэм нүгэлттэй хүмүүсийн өмнөөс Бурхны өмнө сүвдэн мөргөд уучлал гуйсан гэж бичсэн байдаг. Мөн Исая 53 дээр ч гэсэн тэгж гэм нүгэлтэн хүмүүсийн төлөө нас орсондоо их таатай байсан гэж бас бичсэн байгаа. Учир нь түүнийг аврагчаа гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг хараад би ингэж хүн төрлөختний нүглийн төлөө нас орсон зүв байсан юм а гэснийг Исая 53 дээр бичсэн байт юм а. Тэгэхээр Иесус бол Иудейчүүдийн хаан, энэ дэлхийн бүх хүн төрлөختний аврагч хаан юм а гэдгийг бид тунгаглаж
олно. Учир нь түүнээс өөр аврагч байхгүй юм а. Хүмүүсийн нүглийг цайруулах зүйл бол цус байна. Хинч өөрийнхөө төлөө өгч чадахгүй. Харин Есүс Христ хүмүүсийн нүглийн төлөө өгсөн тэр хаан байсан юм а. Иесусийн үхлэн ч гэсэн түүний ариун зөвтгөний үхлэн ч гэсэн Ромын захирагчийг гайхшруулж байгаа тухай энд харагдаж байна. Үнний төлөө үнэн байна гэдэг бол Есүс Христийн өөрийн мөн чанар байсан юм. Есүс Христ нүглийг мэдэхгүй ч гэсэн нүгэлтэй хүний өмнөөс өгч байгаа нь бүр онцгой хайрыг харуулж байгаа зүйл юм а. Тэг Есүс бол биднийг амиа өгөх хүртлээр хайрлсан. Есүс Христ бидний нүглийг өөртөө тээсэн юм а. Түүний урууланд ямар ч нүгэл байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр өөрийг нь буруутгаж байгаа, өөрийг нь гүтгэж байгаа, өөрийг нь доромжуулж байгаа тэднийг буруутгах үг хариу түүний аманд байгаагүй. Тийм л ариун зүрхтэй хүн байсан юм а. Есүс бол биднийг аварсан аврагч гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бол гайхамшигтай зүйл юм. Бүгдээрээ Иесусийн төлөө түүний аврал, түүний амиа өгсөний төлөө талархан магтцгаая. Эзэн танаар дамжуулан бас алтаршиж магтах тултугай. Учир нь бидний нүглийн асуудлыг хүн биш харин Бурхан өөрөө шийдэж өгсөн онцгой өрөөл байгаамаа. Ингэж Иесус Христ захирагчдын өмнө дуугүй байж өөрийгөө өмгөөлөхөөс илүү бидний нүглийн төлөө амаа хамхан хураг шиг хөдлөгдөөд очив юм а. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Есүс та бидний хаан мөртлөө та хүндэтлэгтний нүглийг үүрэн бидний төлөө амиа өгсөнд баярлалаа. Өөрийн биеийг гарцуулгаад биднийг аврахын тулд та ирж бас бидний төлөө өөрийгөө өргөсөнд талархаж байна. Баярлалаа Иесус. Та үргэлж чуулганаар дамжуулан өөрийн дагалдагчдаар дамжуулан та алдарш болдог Иесусийн нэрээр талархан залбирч байна. Амен. Өнөөдөр таны хувьд ч гэсэн баяртай талархсан өдөр байх болтугай гэж би ерөөж байна. Учир нь бид нүглээ улаах юм бол маш олон юм ярьж болох ч Иесус бидний өмнөөс дугуй байж цовдлогдсон амиа өгсөн юм а. Эцэнд алдрыг өргөе.